Сайн байцгаана уу сурагчдаа. Бүгдэнд нь өдрийн минь төргий. Сайхан амарцгааж байна уу? За ингээд өнөөдрийн хичээл маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн хичээлээр газар зүүн 9-р ангийн агуулгын хүрээнд байгаль нийгмийн хамаарал болон бүс нутаг бүлэг сэдвийн хүрээлэн буй орчны бохирдол сэдвийг үзэх болно. За хичээл маань видео хэлбэрээр явагдаж байгаа учраас хичээлийг агуулга баттгах хэсгээр нь буцааж үзээд за тэгээ бичиж тэмдэглэх хэсгүүд дээр бичлэгээ зогсоож үзээд аль болох даалгавар хичээл одоо ойлгохыг хичээгээрэй. За ингээд хичээлдээ орцгоё. Хичээлийн сэдэлжүүлэлт хэсэг бол одоо газар зүүн шинжлэх ухааны нэлээдгүй том төлөөллүүдийн нэг Батчалуун багшийн маань хэлсэн лекцээс хэлсэн өгүүлбэр байна. За энэ хүү одоо өгүүлбэрийг одоо ямар утга санаагаар илэрхийлж байна вэ гэдгийг одоо өөрсдийн бас бодлоорсоо илэрхийлээрэй. За энэ өгүүлбэрийн хувьд одоо утга зүйн хувьд хэлэх юм бол одоо монголчууд бол одоо их газрын төвд далаад гарцгүй орно тийм ээ. За ийм учраас одоо Номхон талайн төвд байгаа, Атлантын далайн төвд байгаа ингээд өдөр бүр хаяа усанд тэлж байгаа ингээд иргэн ингээд усанд тэлж байгаа арлын иргэд шиг бол одоо дэлхийн дуудлаарлыг мэдрэх одоо ойлгох чадвар нь арай сул байгаа. За тэнд одоо ингээд өдөр болгон хаяан тэлэгдээд одоо өөрийнх нь ингээд эзэмшлийн газар өдөр болгон ингээд багасж байгаа иргэдүүд одоо яг нь дэлхийн дулаарын төлөө ингээд улам их ингээд түүнийг ойлгоод хичээж эхэлж байгаа юм тийм ээ. Тэгэхээр тиймээс одоо эднийг бол бид нэр одоо айжмаар монголчууд бол айжмаар эрд буй сүрлийг одоо ойлгуулахын тулд ингээд боловсрлоор орж байгаа хнэ. За энэхүү одоо ингээд ирээдүйд эрд буй сүрлийг ингээд ойлгуулахын тулд яах нь өнөөдрийн хичээл маань энэ газар зүйн судлах тооны хүрээнд ордог байх нь байна. За ингээд цааш үргэлжлүүлье. Хичээлийн зорилго маань хүрээлэн буй орчны бохирдол. За үүнд хүрээлэн буй орчны одоо бохирдлын тодорхойлт ухагдах хүн. За түүнчлэн одоо бохирдлын төрлүүд гэсэн эдгээрийг ойлгох болно. Түүнчлэн одоо орчны бохирдлын төрлүүдийг ангилж, за өөрийн нутагтаа зөнгөлөх бохирдлуудыг тодорхойлон судлах болно. За мэд одоо бид нар ойлгомжтой одоо бохирдлуудыг судалсан чинь мэдээж эцэст нь одоо энэхүү бохирдлыг хэрхэн бууруулах боломжийг судлах болно. За тэгээд эцсийн бүлэгтээ бол бид нар бүгдээр одоо энэ байгаль орчны өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдлыг хэрхэн бууруулах талаар өөрсдийн одоо санал бодлоо хуваалцаж одоо эцэст нь байгаль орчныг хайрлах одоо тийм ухаанд суралцсанаа. За хүрээлэн буй орчны бохирдол гэдэг бол одоо байгаль болон хүний үйл ажиллагааны улмаас физик, биологийн төрлийн бохирдуулагчийн нөлөөгөөр байгаль орчин сөрөг тал руугаа өөрчлөгдөх хүрээлэн буй орчны бохирдол гэж нэрлэдэг байгаа юм. За энэхүү бичлэгээс хүрээлэн буй орчны бохирдлын талаар одоо ухагтгүй мэдлэгийг судлах болно. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсэх нөлөөллийг шийдвэрлэх хоёр үндсэн стратеги арга зүй байдгийн нэг нь багасгах буюу хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, нөгөө нь дасан зохицох юм. Үүнд цэвэр усны нөөцийг зохистой ашиглах, байгалийн аюултай үзэгдэлд дасан зохицсон барилга орон сууц барих, үерийн хамгаалалт даланг сайжруулах, гал төмөр, шуурганд тэсвэртэй ургамал ногоо, модны зүйлүүд тарих, үүнтэй уялдсан ой менежментийг авч хэрэгжүүлэх зэрэг орох юм. Богино долгионд нарны цацраг манай гаригийн 1 м квадратад 1370 Вт эрчим хүчээр тусдаг. Цэлмэг үед үүнээс 1 м квадратад 750 Вт орчим нэвтэрч агаар мандал болон газрын гадаргад дулаан болж шингэдэг. Гэтэл агаар мандалдах нүүрс төрөгчийн давхар эслийн хэмжээ 1750 онд 280 ppm байсан бол 2017 оны 5 дугаар сарын 22-ны байдлаар 410-д хүрсэн нь дэлхийн гадаргын дундаж температур болон далайн түвшин, усны хэм нэмэгдэх, хүчилжих, Гренланд, туйлын мөс хайлах зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгож байна. Дэлхийн дундаж температур нэмэгдснээр үер, ган, зуд, хар салхи, хур тундас зэрэг байгалийн аюулт үзэгдлүүдийн эрчим, давтамж нэмэгдэж байгаагаас 2 тэрбум гаруй хүн цэвэр усны гачигдалд орох, өлсгөлөнд нэрвэгдэх, амтны аймгийн 20-30% нь устдаж үгүй болох аюул нүрлэж, улмаар манай гариг дээр физик, биолог, нийгмийн тогтолцоо нурах, бодит эрсдэл учраад байна. За үргэлжлүүлэн бүгдээрээ тэгвэл одоо байгаль орчны тухай одоо түүхэн хамгаалах тухай түүхэн үйл явц хизэнээс эхэлсэн одоо олон улсын гэрээ контакт хэд хэдэн онуудад эхэлснийг одоо судалцгаая. 1992 онд бол Рио де Жанейрод
уур амьсгалын өөрчлөлтийн тухай одоо Нүүбийн сүр конвенцийг одоо санаачлан гаргасан байгаа. За энэхүү конвенцт бол одоо Монгол улс мөн нэгдсэн байгаа. За тэгээд энэ конвенц маань явагдсаар аваад 1994 онд одоо энэ конвенцийг батлаж одоо мөрдөж эхэлсэн. За түүнээсээс үргэлжлэн явсаар аваад 2012 онд бол одоо Нүүбийн доктортой хөгжлийн бодлоготод хүрээлэн буй орчны бохирдлын асуудыг бол маш дэлгэрэнгүй тусгасан байдаг. За энэ 17 зүйлийн одоо 4-5 зүйлд нь одоо байгаль орчныг хамгаалах тухай одоо чиглэлүүд байдаг. За Монгол улсын хувьд гэх юм бол 2010 онд одоо байгаль орчны яамны одоо А361 тоод тушаалаар одоо байгаль орчны нэгдсэн зам байгуулагдсан байдаг. Үргэлжлүүлэн бүгдээр одоо бохирдлын төрлүүдийг одоо ялган ангилцгаая. За багш нь бол бохирдлын төрлүүдийг одоо ингээд 7 шинжид хуваасан байгаа. За мэдээж ихнийх бол агаарын бохирдлууд, за дараад нь усных, за тэгээ хөрс, дулааны, гэрлийн, дуу чимээний болон харааны гэсэн 7 том бүлэгт хуваажээ. За тэгвэл одоо бүгдээр одоо дид сэдвчлэг үздэгэ. За агаарын бохирдолд бол одоо нүүрс, тээврийн хэрэгслийн утаа, за химийн одоо чанартай утаанууд, за цацраг итгэвч бодис гэх мэтчлэн одоо орно. За усны одоо бохирдол бол одоо хог хаягдал, ахын болон үйлдвэрлэлийн бохирус, нефтийн хаягдал одоо химийн хорт бодис гэсэн эдгээр зүйлүүд орно. За хөрсний шинжтэй бохирдол бол одоо ил задгаа хог хаягдал, химийн болон цацраг итгэвч бодис. За одоо бордоонууд маань бас маш ихээр сүүлийн үед хордуулж байгаа тийм хөрсийг. За аж ахуйн үйл ажиллагааны явцад гарсан одоо гэмтэлд ороотлоод орно үүнд. За дулааны бохирдол гэдэг маань одоо дулааны одоо хамаарлаас одоо ялгарж байгаа одоо бохирдлууд байх нь тийм ээ. За үүнд бол одоо цемент болон асфальтын замын халалт. За тээврийн хэрэгслийн болон бусад одоо техникүүдийн одоо дулаан ялгаруулалт. За тэгээд гэрлийн бохирдол гэдэг бол одоо томоохон одоо хотуудад одоо үүсдэг одоо бохирдлуудын шинж. За энд бол одоо их хотын бөөгнөрсөн гэрэл, за сурчлагын неон гэрлүүд, бусад гэрэл төлөвүүд орно. За мөн түүнчлэн дуу чимээний бохирдол бас одоо энэ хотчлолттой холбоотойгоор үүссэн. За үүнд бол одоо тээврийн хэрэгсэл, барилга угсралтын дуу чимээ, за урлаг соёлын арга хэмжээний одоо чанга дуу чимээнүүд энэхүү бохирдолд маань орж байна. За цаашлаад одоо долоод давжсан шинж маань одоо харагдах байдлын бохирдол гэж байгаа. За харагдах байдлын бохирдолд бол одоо өндөр барилгууд, сурчлагын самбарууд одоо нурсан барилга болоо одоо бохир орчин бол одоо харагдах байдлын бохирдолд орж байна. За энэ 7 бохирдол бол одоо хамгийн их хувийг эзэлдэг одоо томоохон хэмжээний бохирдлуудыг одоо авч үзсэн байгаа энд багш нь. За одоо багш нь одоо онлайн хэсгээс илүү одоо сурагчтайгаа одоо ингэж хамтран ярилцах байдлаар одоо хичээлээ үргэлжлүүлцгээе. За одоо энэхүү асуулт маань болохоор бид дэлхийг өөрчилж чадах уу гэсэн асуулт байна. За та нар одоо энэ зургийг ажиглаад тэгээд энэ асуултанд одоо юу гэж хариулмаар байна? За тэгвэл одоо хоёр хэсэгт хуваагдаж байгаа бох тийм ээ хүүхдүүд маань тийм болоо үгүй гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байгаа. Тэгвэл бүгдээрээ тиймд одоо тохирсон видеог үздэхэй. За тийм гэсэн асуултанд тохирох видео.
тэгвэл одоо үгүй гэсэн. За бүгдээр одоо үргэлжлүүлэн бид байгаль ихтлэхийг өөрчилж чадахгүй гэсэн үгүй гэсэн асуултанд хариулагдах бичлэгийг үздэцгээе. Дээрх хоёр бичлэгт одоо юу өгүүлж байна вэ? Төрсөн сэтгэлдээ одоо сурагчид маань энэ хэсгээр хуваалцаарай. За дээрх хоёр бичлэг маань одоо ямар утга санааг өгүүлж байгаа вэ гэвэл одоо дэлхий дээр байгаа хүмүүс бид бол одоо ихтлэхийг бол одоо хоёр байдлаар өөрчилж болно. Бид бол одоо өөрчилж чадна. Харин бид нэр одоо өөрчлөлтөө нэгдүгээр бичлэг шиг тийм онгон дагшин сайхнаар нь өөрчлөх үү, эсвэл хоёрдугаар бичлэг шиг тийм бохирдолтой эсрэгээр өөрчлөх үү гэдэг нь бол одоо иргэн бидний одоо хариуцлага юм аа. Дэлхий дээр амьдарч байгаа хүн бүрэлдэхүүний одоо хийж байгаа үйлдэлээс хамаарат байгаль дэлхий маань одоо дээрх хоёр бичлэгийн алиар нь хувирах нь бол одоо шалтгаална гэсэн үг. Тэгэхээр бид бол одоо энэхүү одоо нэгдүгээр бичлэг шиг сайхан дэлхийг бүрдүүлэхийн төлөө одоо өдөр бүр хичээх шаардлагатай байх нь байна. За тийм учраас одоо энэ хүү хичээлийг одоо үргэлжлүүлэн үзэж, за тэгээд байгаль ихтлэхийг хамгаалах одоо зарим нэг зөвлөмж одоо аргуудад суралцах болно. Байгаль орчны асуудал гэсэн энэ хүү хэсэг дээр бол одоо уур амьсгалын гаралтай одоо байгалийн аюул эрсдлийг судалдаг одоо Герман Watch хэмээх нэг байгууллага байгаа. Энэ байгууллага одоо 90-ад оноос хойш гаргаж буй одоо дайын дэлхийн уур амьсгалын эрсдлийн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудыг одоо өртөх байдлаар нь одоо чагсаадаг байгаа. За тэгээд 1993-аас 2012 оны
дунджаар бол одоо дэлхийн 100 гаруй улсаас бол Монгол улс 8 дугаар байранд чигссэн байгаа. Ер нь бол байнга дээгүүр явдаг, дээгүүр байранд ордог. Эрсдлийн үнэлгээгээр нь ер нь хамгийн их хувьтай явдаг орнуудын нэг. За мөн ижил чиглэлийн одоо үйл ажиллагаа явуулдаг Их Британи болон Умард Ирландын нэгдсэн улсын засгийн газар байгаль орчны хүнс хөдөлгөөний харилцааны газрын одоо бас эрсдлийн үнэлгээг ашиглаа одоо дараах үнэлгээнүүдийг гаргасан. За тэгээд энэ үнэлгээ их байгаа нь бол одоо харьцангуй далайд байдаг одоо байнга одоо цунами болдог, хүчтэй газар хөдлөлт болдог, далайн давлгаа болдог орнуудаас илүү эрсдэлтэй байгаа нь бол одоо Монгол улс бол одоо байгаль орчныг хамгаалахгүй бол ямар аюултай нөхцөл байдалд орох вэ гэдгийг одоо энэхүү хоёр байгууллага маань харуулсан байгаа. Энэхүү хоёр байгууллагын одоо үнэлснээр бол Монгол улс бол маш их өндөр эрсдлийн үнэлгээтэй байгаа. За слайдын одоо зүүн дээд хэсэгт бол одоо Азийн торон диаграмаар өнөөгийн эмзэг байдлыг бол одоо хар лайнаар үзүүлсэн байна. За тэгээ ирээдүйн эрсдэл буюу 2046-аас 2066 оныг бол улаан лайнаар харуулсан байна. За энэ улаан лайнаар ажиллах юм бол одоо Монгол улс бол эрсдлийн үнэлгээгээр одоо эхний бүр 4 рүү чигсэх тийм аюул төрсэн байгаа гэдгийг харуулж байна. За энэ бол одоо аж ахуйн байдлаар нь одоо илэрхийлсэн байгаа. За мөн энэ хүснэгтд бол одоо Монгол улсын 21 аймгийн одоо эрсдлийн үнэлгээгээр гаргасан байна. За энэ хоёр үнэлгээг бол түрүүний хэлсэн одоо Герман Ватч болон Ирландын одоо үнэлгээний газраас хоёулангаар нь дүгнсэн байгаа. За энэ хүү үнэлгээгээр бол одоо ирээдүйд хамгийн эрсдэлтэй аймагуд гэх юм бол одоо Уус аймаг байна, хамгийн дээд хувийг эзэлж байна. За тэгээд Дундгов аймагуд мөн орж байна. За тэгээд дараад нь Баян Хонгор аймаг гихч мэтлэн ихэнх улсууд нь бол ихэнх аймагуд бол одоо их хувийг эзэлж байгаа. За тэгээд хамгийн бага хувийг бол Булган аймаг маань эзэлж байгаа. За эрсдлийн үнэлгээ бол төдий чинээгээр ихсгийн чинээгээр хүндүүл одоо маш их аюул дагуулж байна гэсэн хүн болон байгальд бол. За Улаанбаатар хот маань энэ хүснэгтийг бас ажиглах юм бол Улаанбаатар хот маань яагаад тийм бага хувьтай гарсан бэ гэвэл Улаанбаатар хотын маань газар нутгийн хэмжээ бага учраас одоо нөгөө эрсдлийн шалгуур үзүүлэлтүүдэд одоо багаар бодогдсон байгаа. Тэр нь газар нутгийн хэмжээгээр бүр наривчилж үзэх юм бол Улаанбаатар хот бол эрсдлийн үнэлгээгээр тэг 9-өөс 1% байдаг юм байлаа. За энэ хүснэгтээс одоо ингээд өөрийн аймгийн одоо эрсдлийн үнэлгээг ажиглах нь байна. Байгалийн нөөц баялаг хэдэн мянга хэдэн сая жилийн турш бүрэлдэн бий болдог бөгөөд төдий чиний хугацаанд нөхөн сэргээгддэг. За байгалийн нөөцийг бол одоо нөхөн сэргээгддэг болон нөхөн сэргээгдэхгүй сэргээгдэх гэсэн 3 одоо байдлаар хуваадаг байгаа. За тэгэх юм бол одоо 1970-ад оноос хойш байгалийн нөөцийг 1 жилийн дотор нөхөн сэргээгдэх хэмжээнээс нь гитэрүүлэн ашигласан нь бол одоо статистик мэдээ байдаг Монгол улсын хувьд. За 2008 оны байдлаар бол байгалийн нөөцийг 1 жилд нөхөн сэргээгдэх хэмжээний байдлаас одоо 40% хитрүүлэн ашиглаж байсан бол 2014 онд бол 50% хүрсэн гэж үздэг байх нэ. Энэ нь бол одоо Монгол хүмүүсийн одоо хэрэгцээ, дэлхийн хүмүүсийн хэрэгцээ бол яах нь өдрөөс өдөрт ихсэж байгааг харуулж байна. За энэ дээр хоёр үзүүлсэн хоёр статистик мэдээ бол хоёулаа Монгол улсынх шүү. За тэгээд хүн төрөлхтөн бол 1 жилд ашиглах хэмжээний нөөцийг бол жилд нөхөн сэргээж чадахгүй байгаа нь бол одоо тэнцвэрт байдлын хэрэглээ ихсэж байгааг харуулж байна. За тэгвэл одоо Улаанбаатар хотын иргэд одоо хэрэгцээ шаарддаг талаар одоо энэ 3 статистик харуулсан байна. За нүүрс хүчнийхээ ялгаруулт бол одоо жилдүүл 3999 тонн киловатт байдаг байх нь. За усны эрэлт бол одоо 101.9 сая тонн байдаг байх нь. Эрчим хүчний эрэлт бол 7475 киловатт цаг байдаг байх нь, киловатт цаг байдаг байх нь. За ингэх мэтлээ одоо 21 аймгийг одоо бүгднийг нь одоо ингээд хэрэгцээг нь гаргах юм бол одоо маш их цаг орох учраас одоо зөвхөн Улаанбаатар хотын одоо энэ хэрэгцээг л харуулсан байна. За хэрвээ сурагчид та бүхэн маань одоо
өөртөө аймгийнхаа одоо хэрэгцээг хэрэг гэдгийг одоо мэдхийг хүсчвэл одоо байгаль орчны асуудал гэсэн одоо ногоон ном байгаа. За тэр ном дээр л одоо энэ хэрэгцээ хэрэглээний талаар одоо үзүүлсэн байгаа. За тэгвэл үргэлжлүүлэн танай нутагт одоо хамгийн их тулгамдж буй байгаль орчны бохирдлоос 3 асуудлыг тоочоорой. За энэхүү асуудлууд одоо бүгдээрээ дэвтэр дээр бичиж авах нь байна. За ямар бохирдлууд хамгийн их хувийг чинь ямар асуудлууд тулгамдаад байна гэдгийг тийм ээ бохирдлууд тулгамдж байгаа гэдгийг. За хүүхдүүд маань нутаг орондоо одоо хамгийн их эрсдэлтэй 3 бохирдлуудыг бичсэн байгаа. За би мөн сурагчдаа одоо зааснаар бол хамгийн их дурддагцсан одоо 3 бохирдлын тал дээр одоо та бүхэндээ үзүүлэх гэж байна. За хамгийн ихний бохирдол бол одоо усны бохирдол байгаа. За тэгвэл усны бохирдол гэж юу вэ? Усыг хэрхэн хамгаалах вэ гэдэг одоо жижигхэн зөвлөмжүүдийн тухай одоо юм тодорхойлт бичлэг үздэсгэе. Ус гэж юу вэ? Ус нь H2O гэсэн химийн томьёогоор илэрхийлэгдэх ус төрөгч хүчил төрөгчийн нэгдэлт бодис юм. За дэлхийн усыг 100% гэж үзэх юм бол үүний 97% далайн ус буюу 3%-ийг нь одоо цэнгэг ус эзэлж байна. Усны зохистой ба зохисгүй хэрэглээ. Бид өдөр тутамдаа усыг хэрэглэдэг. За тэрнийхээ хэрэгээр усныхаа хэрэглээ хэдэн литр ус зарцуулдаг болохоо тэр бүр мэддэг юм. Мэдсэн ч одоо анзаардгүй. Тэгвэл одоо усны хэрэгцээний зарлцуулалтын талаар мэдээлэл авъя. За орон сууцнд амьдардаг хүн бол 230 литр ус хэрэглэдэг ба үүнийхээ 70% нь ашиггүй 30% нь ашигтайгаар хэрэглэдэг байх нь. За гэр оролд амьдардаг хүн бол 7 литр ус хэрэглэдэг ба ашигтай хэрэглээ 100% буюу ашиггүй хэрэглээ 1% байдаг байх нэ. Усны зохицгүй хэрэглээний улмаас одоо нийслэлчүүд бол 2030 он гэхэд гүний усны хомсдолд орох магадлал өндөр гэдгийг судлаачид одоо тогтоосон байгаа. За тэгээд мөн түнчлэн сүүлийн жилүүдэд одоо 264 орчим гол мөрөн ширгэж бидний усны нөөцөл өдөр тутамд багассаар байна. За түнчлэн үүнийгээ дагаад одоо ус бол зөвхөн хүний амин чухал хэрэглээгээр зогсохгүй одоо амьтан ургамал байгаль их хөтгөн одоо оршин тогтнох үндэс учраас бид бүгд өдөр тутамд усаа гамнах хэрэгтэй. Одоо усны хэрэглээ бол өдөр тутамд багассны хэрээр бол одоо дэлхийн сүрэл ойртож байгааг одоо өдөр ирэх тусам сануулсаар байна. За тэгвэл бүгдээрээ усыг хэрхэн буруу зарцуулдаг талаар одоо дараагийн хэсгээс үздэцгээе. Карантин авахгүйгээр шүдээ угаахад нэг удаад одоо 5-аас 10 литр усыг одоо ашигладаг гэж үздэг бөгөөд энэ жилд 1825-аас 3650 литр усыг зөвхөн шүдээ угаахад зарцуулдаг байна. За харин шүдээ угаахад аяган тийж угаах юм бол өдөрт одоо 0.6 литр ус зарцуулах бөгөөд энэ жилд одоо 1387 литр ус хэмнэ гэсэн үг. За мөн бохир аяг тавгаа угаахад нэг удаагийн одоо 10 минутад угаахад ойролцоогоор бол одоо 44 литр ус зарцуулдаг. За үүнийг одоо савнд хийгээд угаах юм бол одоо 10 минут тутамд 30 литр ус хэмнэж чадах нэ. За мөн та усанд ороход вайна одоо 150-аас 180 литр усаар дүүргдэг бол харин 15 минут шүршүрд ороход одоо 200-аас 250 литр ус ашигладаг байх нь. Энэ одоо 70-аас 80 литр усыг хий урсгаж байна гэсэн үг. За түүнчлэн одоо машин одоо даралттай усаар угаахад 500 литр усаар одоо машин угаадаг гэдэг нэг удаагийн угаалтаар. За харин машин угаахад одоо хувингаар усаа зөөж угаах юм бол 50 литр усаар машин угаах нэ. Энэ нь одоо 450 литр усыг хэмнэж байна гэсэн үг. За тэгвэл бид юу хийж чадах вэ гэвэл мэдээж ойр тойрныхоо хүмүүст ус гамнах талаар одоо мэдлэгийг хүргэх шаардлагатай. Түүнчлэн өөрсдөө өдөрт хэрэглэдэг усаа маш багасгах хэрэгтэй, гамнах шаардлагатай, гол мөрнийг одоо сүйтгэхгүй байх хэрэгтэй. За бид усаа хайрлах нь бол одоо ирээдүйн хойч үлдээх хамгийн том баялагуудын нэг юм аа. За үргэлжлүүлэн бүгдөө байгаль орчинд одоо нэлээдгүй хувийг эзлэх хөрсний бохирдлын талаар судалцгаая. Хөрсний бохирдол. За хөрс үүсэх үйл явц бол маш удаан туршид явагддаг. За хөрсний өнгөн хэсэг буюу одоо тгээс 30 см үүсэж бий болоход барагцаагаар 1000 жил шаардлагадаг. За энэ ялзмагт үе давхаргыг бол агуулж байгаа тодорхой нэг өнгөн хэсгийг хөрс гэж авч үзээд за хоёр очил бүгдлоогоор авч үзнэ. За үүнд бол одоо хөрс үүсэх процессыг авч
үзвэл одоо байгалийн бит гэдэг нь тодорхой. За тэгээ газар өөрөө үгүй бол ямар нэгэн зүйл байх боломжууд бол баялагын их үүсвэр гэж авч үзнэ. За хоёр дахь ач холбогдол нь бол хөрс үүсэх. За тесрэлт явагдана. Бүдүүл гурвамлын үр дүнд одоо халуун хайлмаг одоо ялзмаг үүснэ. За үүнээс болж одоо ориглох шинжтэй нэг эст одоо бүдүүлэг зарцмаг одоо үүснэ. Ургамлууд урган зарцмагуд бол одоо өөрчлөлт орж эхэлнэ гэсэн ач холбогдлууд байна. За хөрсний бүрэлдэхүүн хэсгийг энэ хэсгээс ажиглаж болох нь байна. За хөрсний химийн найрлагыг бол одоо энэхүү графикаас харж болох нь байна. Хамгийн их хувийг бол эрдэс бодис эзэлдэг байгаа. За үргэлжлүүлэн хөрсний бохирдлын нөлөөг үздэцгээе. За гадаргын болон газар доорх усыг бол одоо бохирдуулахад ихээхэн нөлөө үзүүлнэ. За түүнчлэн одоо гидсний халдвар төвчин, цусан суулга, халдварт шар. За тэгээ малаас хүнд дамжих одоо өвчнүүдийг мөн туснаа. За ер нь бол хөрс маань одоо бүхэл амьд биетэй одоо их булаг учраас одоо хөрс бохирдох юм бол одоо мэрэгч амьтны болоо одоо тэдгээр амьтдын бол өвчнийг одоо тусах аюултай. За хөрс бохирдох их үүсвэрүүд гэх юм бол одоо гэр хорооллын жорлон байна. За ил задгай бие засах. За өгсөн мал одоо амьтны эсэг зэмийг ил хаях. За мөн түүчлэн фермерийн аж ахуй эрхэлж буй одоо аж ахуйн гэж хувь хүмүүс одоо малын ялгадас бууцыг одоо ил задгай замбраагүй их асгах. Автомашины одоо задгаа угаалгахад хөрсний бохирдолд ихээхэн нөлөөлнө. Түүнчлэн одоо эмнэлгийн аюултай хог хаягдлууд сүүлийн жилүүдэд одоо хөрсний бохирдол үүсэх их хувийг эзлээд байгаа. Түүнчлэн одоо хөрс бохирдснаар бол одоо мөн өвчнүүдээс болж одоо агаарыг бохирдуулагч хийнүүд ялгарч байдаг. Хими хорт нэгдлүүд хөрсөнд их концентрацтай орол одоо хөрсний өнгөн давхраг амархан бохирдож хөрсний организмууд хөнөөдөг. За үүний үр дүнд бол хөрсөнд өөрийгөө цэвэршүүлэх чадвар алдагдаж хүн амьтаа ургамалт ихээхэн нөлөө үзүүлдэг байна. За хөрсийг бохирдуулагч гол зүйлүүд бол хими хор, эрдэс бордоо, үйлдвэрийн хаягдал. За тэгээд агаар цэцэгцээ одоо хорт бодисууд орно. За эдгээр бохирдуулагчдын талаар дараагийн хэсгээс үздэцгээе. За хөрсний бохирдлоос сэргийлэх аргууд гэвэл за эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрын тоог олшруулах. За хогийг ил задгаа хаяхгүй тулд одоо хог хаях цэг зориултын хогийн савыг одоо хүртээмжтэй хэрэгцээтэй олноор нь байрлуулах шаардлагатай. За албан байгууллага болон одоо аж ахуйн нэгжүүдийн явуулах үйл ажиллагаа гэвэл үйлдвэрлэл албан газар хатуу шингэн хог хаягдлаа одоо ил задгаа хаяхгүй байх. Хог хаягдлын зориултын зэг таяж төр одоо хадгалж хэвших. Хог хаягдлаа тухай бүртэн зайлуулж одоо хог үүсгэхгүй байх, ойр орчныгоо хог хаягдлыг тогтмол цэвэрлэж байх гэсэн үйл ажиллагаа. За тэгвэл хувь хүн айл өрхийн зүгээс одоо баримтлаж одоо хэвшүүл зохих зүйлүүд гэх юм бол одоо ил задгаа бие засахгүй байх, гудамж зам талбай дээр нус цэрэг хаяхгүй байх. За хог хаягдлаа хогийн цэг зориултын савнд хаяж хэвшүүл одоо эдгээр ахлагмуудыг хийсэн нь одоо хөрсний бохирдол үүсэх зүйлээс одоо урьдчилан сэргийлж чадах нэ. За Монгол оронд хамгийн их одоо бохирдлыг үүсгэж байгаа бохирдлуудын нэг болоход агаарын бохирдлын талаар одоо энэ хүүгсгээс үздэцгээе. Агаарын бохирдол. Агаарын бохирдол гэж юу хэлэх вэ? Агаарын бохирдол гэдэг нь нүүрсний шаталт, үйлдвэрийн аж ахуйн үйл ажиллагааны явцад хорт бодис ялгарan агаарын хэвийн бүтэц шинж чанар өөрчлөгдөхийг агаарын бохирдол гинэ. Агаар бохирдуулагч их үүсвэрүүд. Байгалийн гаралтай болон хүний үйл ажиллагааны гэж хоёр ангилна. За байгалийн гаралтад нь голдуу ургамал багтай эсвэл одоо огт байхгүй хөрснөөс үүсэх тоосчлт. За түүнчлэн амьтдын хоол боловсруулах явцад явагдах метан. За газрын гүнд явагдах цацраг идэвхт задарлын бүтээгдэхүүний метан хийж зэрэг орно. За хүний үйл ажиллагааны гаралтай гэвэл одоо цахилгаан станц, хог хаягдал боловсруулах газар болон суурин агаарын бохирдол үүсгэгчид. За машин болон техник хэрэгслийн явтаа. За нүүрс хүчлийн болон шаталтаас үүссэн хүлэмжийн хий зэрэг бохирдлууд орох нэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын их үүсвэр. За 80%-ийг гэр хорооллын 220 мянган айл өрхийн 3200 орчим нам даралтын зуух. За жилийн нүүрсний хэрэглээ бол 1 сая тонн. За 10%-ийг нь 439 мянга орчим авто тээврийн хэрэгслээс ялгарх хорт утаа тоос. За 6%-ийг 3 том дулааны станцын жилийн нүүрсний хэрэглээ.
За 4% нь бол хог шороо. За тэгээ хөрсний бохирдол эзэлж байна. Хамгийн аюултай агаар бохирдуулагч бодис буюу нүдэнд үл үзэгдэх чимийн аюултай бодис бол PM10 болон PM2.5 юм. PM10 бол том ширхэг тоосонцор бөгөөд урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар оршин хүний биед амьсгалын замбар нэвтэрч өвчин үүсгэдэг. За PM2.5% гэх юм бол нарийн ширхэг тоосонцор буюу агаарт удаан хугацаанд оршиж хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ. Агаарын бохирдлоос болж үүсэх өвчлөлүүд амьсгалын болон архаг бронхит, за фонцелит, за уушиг гуурсан хоолой бөөгнөрөл хэлбэрийн өрөвслүүдийг тусгай аюултай. За ер нь агаарын бохирдол амьсгалын замын өвчнүүдийг тусгай аюултай. За мөн түүнчлэн бие махбодын өсөлт төгсөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ. За түүнд жишээ нь намхан болох галбир өөрчлөгдөх гэх шинжүүд илэрнэ. За мөн цусны даралт судасны зохиолд өөрчлөгдөнө. За түүнчлэн оюуны ажиллах чадвар мэдрэхүй хөдөлгөөний хурд удаашрж өөрчлөгдөнө. Ямар нэгэн өөрчлөлт үзүүлж эхэлнэ. Агаарын бохирдлыг бууруулахад хийгдэж буй ажлууд. За үүнд гэр хорооллын дахин төлөвлөлт, за утаагүй зуух, цэцэрлэг түрээлэн болон ногоон байгууламж барих, за түншлэн захилгаан халаалт, за хууль эрх зүйн зохицуулалт, нарны болон сэргээгдэх эрчим хүч ашиглах зэрэг үйл ажиллагаанууд хийгдэж байна. Ямар мод тариул зохимжтой вэ? За нарас, улиас, хулс, хайлаас, шилмүүс, улиангар. За түүнчлэн хотод урт настай мод их тарих нь эдийн засгийн хувьд илүү ашигтай гэж үзжээ. Агаарын бохирдлыг багасгах гол арга замууд. Бага хэрэглээгээр илүү тухтай амьдрах явдал бөгөөд үүнд хүрэх 3 алхам бий. 1-р алхам хэрэглээгээ тогтмол таних, үр ашиггүй хэрэглээгээ хязгаарлах. Хэмнэлттэй дэвшилтэд техник технологиг амьдрал ахуйдаа өргөн хэрэглэх. Сэргээгдэх эрчим хүч буюу нар салхи, усны эрчим хүчийг биомассад түлхүү ашиглах. Өмнөх хэсгүүд дээр бүгдээр бохирдлын олон шинжүүдийг үзлээ тийм ээ. За тэгвэл энэхүү бохирдлыг хэрхэн хамгаалах зохис шийдлийг UNICEF-ээс гаргасан байна. За дараах 4 шинж туваажээ. Үүнд хууль эрх зүй, эдийн засаг, үүрэг, за технологи гэсэн 4 хэсэг туваасан байна. За хууль эрх зүйд бол байгаль орчныг хамгаалах тухай хууль. За энэ талаар дараагийн слайднаас үзэх болно. За эдийн засаг гэх юм бол сүүлийн хэдэн жилүүдэд байгаль орчныг хамгаалах ногоо эдийн засаг гэсэн эдийн засгийн хэв шинж яваад байгаа. За энэхүү эдийн засгийн хэв шинжийг бол доктортой хөгжлийн бодлого хичээлээс үзэх боломжтой. За мөн түүнчлэн байгаль орчин зарцуулах мөнгөний хэмжээ бол эдийн засгийн хэмжүүрэнд орно. За дараачих нь бол үүрэг гэсэн хэсэг байна. За доорх 4 навчнаас харах юм бол иргэн бүрийн үүрэг хариуцлага гэдэг навч хамгийн их хувийг хамгийн том байгааз. За энүүгээр юуг илэрхийлэх гээд байна вэ гэх юм бол иргэн бүрийн үүрэг хариуцлага бол хууль эрх зүй, эдийн засаг, технологиос бол хавьгүй илүү үр дүнг үзүүлэх боломжтой. Иргэн бүрийн хариуцлага гэдэг бол хамгийн их үр дүнг үзүүлэх хэсэг юм аа. Тэгэхээр иргэн бүр дор бүрний хариуцлагатай байх юм бол байгаль орчныг онгом дагчнаар нь хадгалж үзэх боломжтой гэсэн байна. За үүнд бол 4-р хэв шинжт бол технологи гэсэн байна. За технологид бол шинэ зууны технологиуд орно. За технологи дээр дурдсан 3 зүйл байна. За үүнийг багш нэмшаад өгье. За үүнд бол цэвэрлэх байгууламж байгуулах, энэ бол хөрсний бохирдол дээр хог аягдлыг дахин боловсруулах. За тухайн орон зайн агаарын бохирдлох хордгийн нэвтрэлийг бууруулах сүүлийн үеийн технологиуд бол нэвтэрсэн байгаа Монголд. За жишээлбэл утааг шүүдэг яндангууд байна тийм ээ. За тэгээд их шаталтай өгдөг зуухууд байна тийм ээ. Бага утаага цэвэр гаргадаг зуухууд. За дараад нь технологид авч үзэж байгаа бас нэг зүйлүүд гэх юм бол усыг дахин ашиглах. За үүнд бол саарл ус гэж сүүлийн жилүүдэд яриад байгаа тийм ээ. Саарл усыг ашигласнаар л яах нь усыг мөн гамнах нэг аргуудын жишээ юм аа. За түнцлээ хамгийн их хортой байгаль ихээхэн хорд учруулдаг зүйлүүдийг химийн болон
пиццгийн одоо урвлуудаар одоо байгаль орчинд одоо ингээд ямар нэгэн бохирдгүйгээр шууд устгах одоо технологиг төвшүүлсэн байгаа. За энэ технологиудын хэсгийг одоо хаштаг хэсгээс үзэх боломжтой байх нэ. За тэгвэл байгаль орчны тухай хуулиудыг одоо бүгдээрээ судалцгаая. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бэлтгэлээ. Байгаль орчныг хамгаалах тухай хууль. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар иргэн та байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэхээс гадна байгаль орчныг хамгаалах талаар үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгох, байгаль орчинд хортой нөлөөлөхөөс сэргийлэх, өөрийн буруугаас учруулсан хортой нөлөөлөл түүний хохирлыг арилгах буюу нөхөн төлөх, байгалийн баялагийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, хөнөөж сүйтгэсэн үйлдэлийг олж мэдсэн бол тэр тухайн орон нутгийн засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Иргэн та байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4-р зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу холбогдох байгууллагаас байгаль орчны тухай үнэн зөв мэдээлэл авах хэрэгтэй. Байгаль орчныг хамгаалах зохич шийдлүүдийн маань хамгийн том болон хамгийн их хувийг эзэлж байгаа хэсэг бол одоо иргэн бүрийн хариуцлага юм аа. Бид одоо өөрчлөгдөж буй байгаль их дэлхий дээр одоо иргэн бүр одоо ингээд өөрийн хувь нэмрээ оруулж маш үүрэг хариуцлагатай байх юм бол бид энэ бохирдож байгаа дэлхийгээ бол сайхнаар нь авч үлдэх боломжтой. Тэгэхээр бол иргэн бүрийн үүрэг хариуцлага гэдэг бол зохич шийдлүүдийн одоо нөгөө 3 зүйлээс бол хамгийн хувийг эзэлж байгаа. Иргэн бүр дор бүрний хариуцлагатай байх юм бол эдгээр үүсэж байгаа асуудлуудыг одоо энгийнээр шийдэх боломжтой юм аа. За энэ доор 4 хэсэгт бол одоо иргэн бүрээс одоо ямар үйлдэлүүдийг хийвэл одоо зүгээр вэ гэдгийг сануулсан одоо хэсэгхэн зөвлөмжүүд байгаа. За энд бол одоо бүхий л зөвлөмжүүдийг дуртайг одоо байж болох хамгийн сайн гэсэн одоо зөвлөмжүүдийг дурдсан байгаа. За 1-р хэсэгт бол одоо байгаль орчныг хамгаалах боловсрал эзэмших бол одоо иргэн бүрийн хариуцлага юм. За энэхүү боловсролыг эзэмшснээр одоо хууль дүрм журмыг одоо бас мөн дагаж мөрдөх шаардлагатай. Байгаль орчныг бохирдуулж байгаа одоо ямар нэгэн үйлдэлийг мэдэх юм бол бид нэр одоо холбогдох байгууллагууд руу хэлж одоо өөрсдөө ч гэсэн тэр дүрм журмыг дагаж мөрдөх шаардлагатай. За түүнчлээ одоо усаа гамтаа хэрэглэх. За үүнд одоо дид 2 шинжүүл одоо нүүр гараг байхдаа карантин тогтмол хаах. За дараад нь гол мөрнийг бохирдуулахгүй байх. За түүнчлэн ил ус алдалтыг багасгах гэсэн 3 дид шинж оржээ. За тэгээд цахилгаанаа хэмнэх гэсэн бүлэгт маань одоо гэрэл болон залгууруудыг тогтмол салгах хэрэгтэй. За одоо хэдий бид нэр одоо зурагтаа унтраасан ч гэсэн зурагтыг одоо залгуураар нь салгаагүй үед одоо цэнийг буюу эрчим хүчийг эзээр байдаг. Тэгэхээр бид техник хэрэгслүүдэд бүрэн унтраах шаардлагатай байх нь байна. За түншлэн одоо сэргийлт эрчим хүчийг ашиглах. За үүнд бол одоо хөдөөний айлууд маань бол одоо нарны эрчим хүчийг ашиглаж байгаа тийм. Энэ бол одоо байгаль орчныг бас мөн оруулж буй тус нэмрүүдийн нэг юм аа. За эрчим хүчээ хэмнэх аргуудад одоо цаашлан суралцах шаардлагатай. За үргэлжлүүлэн одоо 4-р бүлэг дид сэдвтүүл одоо мод тарих шаардлагатай. Мод тарих нь бол одоо хөрсний болон усны бохирдлыг бол маш одоо сайн чанартайгаар нөхөн сэргийлэх боломж юм. За иргэн бүр одоо мод тарих нь бол бид одоо энэ бохирдлыг зогсоох одоо сайн аргуудын нэг юм аа. За түүнчлэн одоо хог хаягдлан ил задгаа хаяхгүй байх. За хаяхдаа мөн ялгаж хаях шаардлагатай. За тархин ашиглах болон ашиглахгүй. За тэгээд хортой гэсэн 3 байдлаар ялгаж хаях шаардлагатай. За түүнчлэн одоо мод түлхээс зайлсхийх нь бол одоо агаарын бохирдлыг бол багасгах мөн чанартай аргуудын нэг юм аа. Бид нэр одоо мод түлхэх нь бол одоо модыг тасдах шаардлага гарна. За модыг тасцснаар бол одоо ус багасна. За түүнчлэн одоо мод түлхэх нь мөн агаарын бохирдол үүсгэж байгаа байх нэ.
За түүнчлэн одоо хор тутаа өнөр баг гаргах. За одоо энэ бол одоо иргэн бүрээс гарах энгийн зүйлүүдийн нэг тийм ээ. За зарим одоо хүмүүс бол одоо гудамж талбай болон ил задгаа одоо маш их утаа өнөр гаргадаг тийм ээ. Энэ нь бол одоо агаарын бохирдлыг маш ихээр үүсгэж одоо дэлхийн дулаалал хүргэж байгаа бах нэ. За түүнчлэн одоо хөрсийг бохирдуулахгүй байх шаардлагатай. Үүнд бол одоо угаад бохир усаа ил асгахгүй байх. Мөн түүнчлэн одоо нийтийн ойл ашиглах хэрэгтэй. За одоо гэр хорооллын ойл гэдэг бол хөрсний бохирдлыг бол одоо маш их бохирдуулж байгаа зүйлүүдийн нэг. За хөрс бохирдсноор бол бохирдно гэдгийг өмнөх одоо бохирдлуудын хэсгээр хэлсэн байгаа тийм ээ. За ингээд эдгээр зүйлүүдийг дурджээ. За гэрийн даалгаварт хүүхдүүд маань өөрийнхөө гэр бүлийн хүрээнд ойр орчныхоо хүрээнд одоо ус цахилгааны хэмдэг арга туршлагаас ангийнхаа хүүхдүүдэд хуваалцаарай. За хичээлийг төгсгөж одоо хэлэх үг маань байгаль их дэлхийн маань одоо бидэнд бол маш их зүйлүүдийг өгж байгаа. За үүнээс дурдсан бол одоо ус байна, хөрс байна тийм ээ. За түүнчлэн өдөр болгон бид нар маш сайхан агаараар амьсгалж байна тийм ээ. Дэлхийн ээж маань бидэнд энэ их баялагуудыг зөв зүгээр л энгийнээр шууд өгдөг тийм ээ. Ямар ч төлбөргүй өгдөг. Тэгэхээр бид нэр энэхүү баялагуудыг үнгүй ашиглаж байгаагийнхаа хувьд бол одоо буцаагаад их дэлхийд одоо их хайртай хандахгүй бол яах нь вэ? Дэлхий их маань удахгүй сүрхэд хүрээд байна. Тэгэхээр одоо иргэн бүр одоо хүүхдчгэлтгөө, том хүнлчгэлтгөө одоо дэлхий дээр амьдарч байгаа хүн болгон одоо байгаль их дэлхийгээ хайрлах шаардлагатай болоод байна. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. За ингээд байгаль их дэлхийг хайрлацгаа их сөөрөөр хичээлээ дуусгаж байна.